2000 оноос эхлээд Datacom-д ажиллаж байлаа. Дараа нь бас Солонгост мэргэжлийн ажлаар ECM-ийн компаниас электроникийн инженерээр ажиллаж ирсэн. Тэр нь бол электроник талтай юм бүтээлч хийж гэж явдаг нэг. Тэгээд бид нэр 2008 онд Дүүх хөтөлбөрийн компани байгуулад холбооны шиглэлээр үйл ажиллагаа одоо бол явуулдаг. Бидний гол зорилго бол яг Монгол электроник Монголын өөрсдөө Монголтой бас юм угсраад үүдүүлэх зорилготой ажилладаг. Тэгээд бид 2012 онд анх ийм Монголд камерууд өөрсдөө яг гадны гэрн бол бид нар өөрсдөө царайч хийж ажиллаж өгсөн камерууд хийж ирсэн. Бид нар одеог өөрсдөө гаргаж бүтээсэн. Тэгээд саяхан 2014 оноос өдрийн агарын шугамыг дийдэрийг өөр биш бас хийсэн. Одоо энэ маань нөгөө цахилгааны хүчмөшөө утсан дээр зөвлөгдчихээд тухайн шугамд нөгөө богино холбоо юм уу эсвэл газардуур үүсгэж энэ нөгөө энэ улаан шиг нэг эсвэл шөнө бол энэ дээд хэл насчдаг юм төхөөрөмж байгаа. За энэ кабель шугамыг бас бүтээсэн. Тэгээд энэ шугам нь болохоор кабель утсанд гарч байгаа гинтийг бас мөн газардуур богино холбоо үүсгэн гинтлээ зараад энэ кабель дээр гинтлээ мэдээлж чаддаг. Энэ хоёр бол түгээх компаниуд нэлээд ашиглаж байгаа. За Schneider-ийн Германы Schneider Америкийн Selig-ийн төхөөрөмжүүд болохоор манайд 700 орчим мянган төгрөгөөр борлуулдаг. Тэгээ бид нэр энийг бол 250 мянган төгрөгөөр санал болгоод бид нэр одоо аваад ашиглаад тушаад хэлцээ гэж. За энэ цаашдаа бид нэр бас ийм электроникийн бүтээгдэхүүн ер нь энэ электроникийн бүтээгдэхүүнээ хийхээс хамгийн түрүүнд энэ PC board-ны асуудал байдаг. Бид нэр дандаа электроо явуулж шийддэг. Тэгэхээр энэ хятад явуулж энэ нэг PC board-ыг хийдэг асуудлаа Монголда хийдэг бол ингэ. Бид Монголд энэ PC board-ыг хийдэг бол 2012 оноос хойш маш олон судалгаа хийсэн. За энэ зүүн Азийн орнууд Тайван, Тайланд, Малайз бүх орноор Японд очиж судалгаа хийсэн. Тэгээд энэ үеийн бид нэр PC board Японы 2 компанитай хамтраад Монгол байгууллагад 15-7 сар хэрэгцээ байгуулсан. Нэг нь бол тоног хэмжээний нийлүүлэн, нэг нь манай хийсэн бүтээгдэхүүнийг хөдөлтөө авах гэдэг. Тэгэхээр одоо бид нар бол PC board-ны үйлдвэрийг энэ хавраас эхлүүл ажиллаад эхлээд явчихна гэж бодож байгаа. Тэгээд PC board-ны үйлдвэр байгуулахад биднэрт нэг бэрхшээл тулгараад байгаа юм юу гэхээр бид нар ингээд PC board-ыг хийчих Японы нэг компани өгч ингээд зараад яваад. Гэхдээ цаашаага нөгөө мэдээж тэр PC board-ны зах зээл ингээд бид нар Японы одоо PC board-ны танд сонирхолтой дэлхийн зах зээл дээр $70 тэрбум зах зээл хийдэг. Тэгээд тэрний $29 тэрбум зах зээл нь хятад байна. $21 тэрбум нь Японд байна. Тэгэхээр Японы одоо жишээ нь бидний анхны байгуулж байгаа үйлдвэр бол зүгээр жилдээ 48 мянган метр квадрат хийгээд нэг $2.8 сая долларын орлого олох тийм төсөл байгаа. Тэгтэл тэр чинь бол одоо Японы 2 компаниг л хангах хэмжээний үйлдвэр байхгүй. Тэгээ цаашаа ингээд олон Японы нөгөө олон компани биднээс авъя гэвэл бид нэр хүчин шаардлагыг нэмээд ядаж нэг $5 сая, $10 сая борлуулалт хийдэг болох чадахгүй болчихж байгаа. Тэгэхээр бид нар Япончуудтай юу гэж ярилцж байгаа вэ? Та нар ерөөсөө нэг цаашаа хөгжих ийдүүгээ хараад хөгжиж гэвэл технологийн парк маягаар кластер маягаар тэгжээж та нар тэрийг хэрэгжүүлж чадна. Цааш нь Японы олон компаниуд зэрэг авахад та нар хангах чадвар бий болж байна. Надаас өөр та нар жишээ нь манай парк дээр өдрөө оруулаад энэ тэр хэрэглийг хангаад авах боломж нөхцөл өгдөг. Нөгөө талдаа гэвэл татварын орчнод парк гэдэг чинь татварын орчин байхгүй учраас Монголын хооронд юу ихэд бүтээгдэхүүнээ татвар авахгүй. Тэгээ мөн нөгөө орлогын албан дотор
бусад татваруудаас чөлөөлж юм билээ манай паркийг хэцүү хуулиар болохоор. Тэгээ бид нар энэ паркийг байгуулъя гэхэд 2015 оны 12 сард энэ олон электроник хөрөнгөжлөгчдийн холбоо гэж байгуулсан. За манай холбоо болохоор одоогор нэг 20 орчим электроникийн компани манай холбоотой хамтарч ажиллаж байгаа. Цаашаа ер нь нэлээд олон нэмэгдий гэсэн хүмүүс бас их байгаа. За тэгээд холбооны зорилго болохоор энэ паркийг байгуулъя. Энэ парк дээр менежментийг хий гэсэн зорилготой байгуулсан. Тэгээд бид нар холбооноос гадна энэ нөгөө Монголын Silicon Valley Development Corporation гэдгийг байгуулчихсан. Энэ нь болохоор энэ паркийнхаа менежментийг хийх ёстой компани. Тэгээд ерөнхийдөө бид нар бүтцийн хувьд бол одоо болчихсон паркаа газараа сонгочихсон. Газар дээрх менежмент тэзүүгээ хийгээд дуусж байна. Тэгээ би бол өнөөдөр та бүхэнд энэ паркийн талаар за цаашаа энэ миний ярихын 3 сэдвүүл байгаа юм. Цахим соёл, өндөр технологийн хөгжил, таны оролцоо гэдэг энэ гурваар би товчхон та бүхэнд мэдээлэл өгч байна. За цахим соёл гэх яг энэ бол би өөрөө ингэж үзэж байгаа. Яг тэгэхээр 19-р зуун бол одоо хажуудын зуун байсан. 20-р зуун бид нар чинь мэдээлэл технологийн зуун гэж ярьж байгаа. Тэгэхээр бидний энэ зуун чинь бол өнөөдөр нэгэн цахим соёл тийм зуун. Тэгээд энд эдийн засгийн хөгжлийн талаас яг Монгол орны өнөөгийн эдийн засгийн хөгжлийг аваад үзэхээр манай эдийн засаг бол нэг уул ухаад суурилсан. Малачуудыг суурилсан түүхий дандаа түүхий гаргадаг тийм эдийн засаг байна. Зөв би энэ нэг юм судалгаа олж үзсэн. Энэ манай Монголын гадагш нь гаргадаг түүхийдийн өрсөлдөх чадварын тийм судалгаа байна лээ. За энэ дээр ингээд энэ судалгаан дээрээс би харахад дандаа махан бүтээгдэхүүн, давс өдөр эрдэс түлш, арьс шил, ноос наалуур, сүлжмэл хөц гэдэг нөгөө бидний дандаа мал ууд уурхайн бүтээгдэхүүн юу түүхийдүүд байна. Энийг ингээ бусад гадны оронтой харьцуулсан юм судалгаа юм лээ. Эндээс ингээ харахад манайд яаж юм нөхөр ерөөсөө манай эдийн засаг бол зүгээр л түүхий эдийн засаг гэж харагдаад байна. Тэгэхээр энэ түүхий эдийн засгаас засагтай улс оронд яадаг гэхээр эдийн засгийн өсөлт гэж байдаг юм. Одоо түүхийдээ хэдий их олборлох гарах тусам эдийн засгийн зүгээр өсөлт мөнгө л өсдөг. Одоо орж байгаа орлого өсдөг. Тэрнээс биш нөгөө эдийн засгийн хөгжил гэдэг юм байдаггүй. Тэгээд би энэ эдийн засгийн өсөлт хөгжлийн ялгаа гэдэг дээр бас нэг жишээ хэлсэн л дээ та сонирхол. За энэ жишээнд би таанд харагдаж байна. За зэсийн өдөр гээд нэг тооныг бид нар эрдэнэ тэгэхэд зөвхөн би энэ дээд үнээр зөвхөн үнэн нь бол таанд зүгээр хайцсан юм шүү. Хайцуулах зүгээр мөн сонгоцсон. Тэр $8,000 гэж бодож байгаа. Тэгвэл за нэг Lexus 5 машин 5 машин яг сүүлийн загвар гэхэд үзэхэд $100,000. А тэр хэдчнээ хэмжээний хүдрээр тэрийг авч яах вэ гэхээр 12.5 тонн хүдрээр тэр машиныг авч байгаа. Энэ бол нөгөө бидний яриад байгаа түүхий эдийн засаг. А тэгтэл би энд нь зүгээр одоо бидний байгуулах гэдэг байгаа PC board үйлдвэртэй зүгээр авч үзсэн. Тэгэхээр 1 тонн зэсвэл 50,000 м2 PC board хийх боломжтой. Яг дундаж шин. За тэгээд 12.5 тонн чинь 625,000 м2 квадрат хатан бол. Гэхдээ энэ хатан бол яг би тэр тооцоон дээр нь яасан гэхээр та нар мэдэх бах PC board чинь нөгөө хоёр талтай 4 лойр 6 лойр гэх юм. Би зөвхөн 2 лойроор л үнээр авч үзсэн. Хамгийн доод нь $40 гэж авч үзсэн. Нөгөө 625,000 м2 чинь $18 сая болж байгаа. Тэгэхээр бид нар энэ дээр юу харж байна гэхээр нөгөө нэг машин авч ирсэн хүдрээр бид нар бүтээгдэхүүнийг оруулах юм бол 180 ширхэг авах боломжтой гэж харж байгаа. Энэ нөгөө эдийн засгийн хөгжил гэдэг юм чинь харагдаж байгаа. Тэгэхээр бид нар одоо бол ерөөсө хөгжил биш эдийн засгаа өсөхгүй л яваад байгаа. За тэгээд захин соёл гэж
Би бол ингэж ойлгож байгаа. Одоо бид хөөс нэг сахин үүсч гисэн. Тэгээд дэлхий чинь глобалчлагдаад дэлхий бид нар бүгдээрээ одоо нэг хэмнэл дагуул шилэн кабель, вайрлес одоо бусад сүлжээг бүх сүлжээг дэд үсцээ үүсгэн 6 тэрбум хүн нэг сүлжээнд орсон. Нэг соёлд орсон. Тэгээ энэ 6 тэрбум хүн дээр одоо жишээ нь нэг бизнес хийхэд тэр одоо 6 тэрбум хангасан бизнесүүд аягүй сайн энэ сүлжээнд жишээ нь танай Alibaba гэмтэх одоо нэг улдааны сайтууд байж байна. Хүмүүс өөрсдөө санал бодлоо шууд илэрхийлдэг гэсэн. Тэр контент үзэндээ гарч ирж байна. Тэгэхээр одоо бид нар ямар соёл байна вэ гэхээр тэр дэд үтцээ бол хийцэн. За контентууд бол одоо яг хийгдчих гэж байна. Тэгэхээр энэ дэд үтцээр суурьсан контентууд яах вэ гэхээр мэдээж мөнгө болох хэрэгтэй, бизнес байх хэрэгтэй. За 100 сая хүн зориулсан контент хийж бороо байж байгаа байхгүй. Тэгээ бид нар ийм соёл руу орчихсон. Тэгээ бид нар энэ соёл дээр өнөөдөр бид нар бол өөрийн гэсэн нэг брэнд байхгүй. Бид хаана явна гэхээр бид зүгээр энэ соёлын хэрэг нэг хамгийн доод хэрэглээний түвшинд л оцгож байгаа. Тэгэхээр бид нар бол одоо энэ нөгөө эдийн засаг маань ийм хөгжил биш. Өсөлтийн эдийн засгаар яаж энэ цахим соёл руу орох бид нар яаж энэ том соёл дотор өөрийнхөө соёлыг бий болгох вэ гэдэг асуудал үүсэж байна. Тэгээ би бол яг энэ соёлыг үүсгэх арга зам нь өөрөө одоо тэр өндөр технологийн парк гэж харж байгаа. Одоо дэлхийн бус ихэнх орнуудад харахаар тэр паркаар дамж дандаа юм технологи хөгжиж байгаа. Тэгэхээр бид нар эндээс ерөөс орлого олохгүй. Бид нар олж байгаа орлого нь нөгөө уул уурхай нөгөө мал аж ахуйн бүтээгдэхүүн. Энэ дотроос нэг ч орлого. Тэгээ нөгөө бид нар нэг соёл үүсгээд байгаа юм нь энэ дотор ороод өөрийнхөө соёлыг үүсгэж тэрүүгээр дамжуулаад мөнгө олдог болоо. За тэгээд бид тэгвэл нэг ийм соёл дотор ерөөсө хэрэглэгч байдлаар зүгээр тэр доор байгаад байх ёстой юм. Эсвэл бид нар хөгжих ёстой юм. Тэр хүн болгоо хөгжил гэх байна. Тэгээ яаж хөгжих вэ? Бидний зорилго нь яг юу юм бэ? Бид нар яг систем дээр хөгжих юм эсвэл үйлдвэр байгуулж байгаа ингээд энэ тэмдгүү ямар системгүй баахан мөнгө тараачаад нөгөөдөл нь олсон орлогч байхгүй буцаад зээлэнд өрөндөө баригдаад зээлэнд батныхаа бүнд баригдаа яваад тах хэрэгтэй. Гэдэг дээр би бодсон. Тэгээд ер нь бол бидний зорилго энэ соёл дотор орох бол зорилго байх хэрэгтэй. Тэр зорилгоо би бол ингэж харж байгаа. За нэгдүгээр бид нар тэр зорилгыг биелүүлэхэд дэд үтцтэй нэг систем хэрэгтэй. Би жишээ нь PC board-ны үйлдвэрийг байгуулъя явахад Япончууд надад юу шилдэг вэ гэхээр чи ирээдүгөө харж юм хийх гэж байна уу? Зөвхөн өөрийгөө бодож юм хийх гэдэг. Өөрийгөө бодно гэх юм бол чи энэ үйлдвэрээ байгуулчаар манай хоёр компанид юм нэгдчихэл чи насаараа тэгэл амьдрал явж. А чи ирээдүгөө харах гэж юм хийх гэж байгаа бол чамд тэр энэ том нөгөө нэг дэлхийн том зах зээл рүү ороход тийм систем хэрэгтэй. Тэр системийг чи бүрдүүлж чадахгүй бол мянган экспорт хийх юм байна. Тэгээ бид нар би бол эхлээд технологийн парк байгуулъя гэж үзэж байна. Тэн дээр бол нөгөө бодлого нь явж идэг. Тэгээ бидний паркийн хөгжлийн бодлого гэж нэг юм гарах хэрэгтэй. А дээрээс нь бид нар үйлдвэрлэл инновацийн бодлого байх хэрэгтэй. Тэр парк дээр. Одоо жишээ нь нар сахиурын өндөй дээр нэг нөхөр сууж, хоёр нөхөр нэг жижиг өрөөнд суугаад одоо Европыг үүсгэж, Европч одоо 1.5 доллар зөв компьютер авсан шүү дээ. Тэгээ бид нар энэ инновац ялангуяа энэ үйлдвэрлэлийг энэ инновацийг хөгжүүлэх тийм том бодлоготой байхгүй болохгүй ч гэдэг. Тэгээ би энэ холбоогоор дамжуулж энэ бодлогыг хий гэж бодож байна. Тэгэхгүй манайд өнөөдөр яаж нэг инновацийн хийнэ гэдэг хэдэн хүмүүс зар тараадаг, нөгөөдөл нэг өөрийнхөө санааг гаргадаг. Тэгээд нэг
хооронд нэг уралдуулаад нэг ярьдаг тэгээд нэг түүсэнд нэг бидэнд нөгөө тэгээ мартчихдаг. Тэнд юу аах вэ гэхээр нөгөө гарч байгаа санаа чи өөрөө яг бүтээл санаа байх хэрэгтэй. Тэгээд яг нөгөө амьдралд хэрэгжээд явах гэхэд бол бид нар мэдээж лавтар байх хэрэгтэй. Тэргээрээ ороод лавтар ороод гарсны дараа тухайн төхөөрөмж юу санаан дээр бид нар хөрөнгө оруулалт босгох хэрэгтэй. Эдгээр дээр энэ том соёлд чинь нөгөө дэлхийн өмнө 70% хэрэгжиж байгаа болохоор юу мөнгө хөрөнгө оруулалт бол харин өстой амархан болно. Үнэхээр сайн санаа. Тэргээ бид нар зөв хийж чадвал мөнгө бол амархан болно. А ганцхан бид нар уулуурхаа яриад уулуурхаа хөрөнгө оруулалт яриад энэнийг юус манай Монголын үндэсний хэмжээнд юусэн ярьж бодлого олгоё ч гэсэн юм байна. Дэлхийд дээр эн чинь захиурын өндийг гэдэг чинь яаж мөнгө өсгөж юм? Зөвөр нэг нөхөр санаа гаргахад маа чи тэр үнд олон чи хийчихгүй гэж нэг. Одоо тэр нөгөө хаан академик залуу юу хийгээд онлайн сургалт хийчих тийм тэрийг бүгдээр дэмжиж шүү дээ нөгөө өвлийнхэн бүгд л мөнгө өгч. Тэг бид нар тиймэрхүү зөв юмнуудаар гаргаж ирвэл биднэрт мөнгө олдох боломж байна гэж харагдав. Дараа нь бид нар энэ дээр брендинг нөгөө үйлдвэрлэлээ хийгээд энэ инновац хийхээр мэдээж брэнд бүтээж таа. Энэ брэндээ тэр том соёлыг гаргаад тэр брэндээр бид нар мөнгө олох. Гол зорилго нь зэрэгсээ ийм. Энэ бол системийн ерөнхийд нь ингэж зорилгыг нь бол ингэж харж байгаа. Тэгээ энэ үүднээс ч гэсэн яг паркинг байгууллага одоо үйл ажиллагаа эхлээд явж байгаа. За тэгэхээр энэ дээр нэг зүйл асуудал гарч ирж байгаа. Зөв бид нар парк байгуулад одоо ганцхан одоо манай компани ч гэдэг юм уу нэг 10 компани ингээд нийлээд ажиллах биш. Бүгдээр би бүх монголчуудыг энэ дээр нэгдэж ажилласаа гэж бодож байна. Тэгжээж бид нар брендинг бүтээх гэдэг юм аа бүтэхгүй бол эдхүүний хийж байгаа бас биш байгаа. За тэгээ хөгжлийн загварыг бол саяны тэр зорилгынхаа үндсэн дээр босгоод явчихна гэж харж байна. За тэгээд өндөр технологийн хөгжил бол ерөнхийдөө дэлхийд парк байдлаар хөгжөөд парк гэдэг нь яг хөө нөгөө тусгаарсан тэр татваргүй нутаг дэвсгэр дээр харилцан үйлдвэрлэсэн үйлдвэрлэл технологи үйлчлэгээд одоо баргалах нэг хот гэсэн ерөнхийдөө ингээ хотоор хөгжиж байна. Тэгээ энэ дэлхийд дээр 450-аас дээш паркууд ажиллаж байна. Өндөр технологийн парк. А тэрний 150 нь Америкт, Японд 100, Хятад 100 гэх мэт ингээд байж байна. За дэлхийн бусад орнуудад бүгд байгаа. Монголд л байхгүй. Тэгээ энэ парк чинь дэлхийн одоо энэ нөгөө манай өндөр технологийн паркууд дэлхийн дотоодын нийтдээ 70% бүтээж байгаа. Тэгэхээр нөгөө эд мөнгөнийх нь 70% паркууд дээрс гарч байгаа. Тэгэхээр бид нар одоо нөгөө уулуурхай биш. Яг энэ технологи зөвлөсөн, мэдлэг зөвлөсөн энэ юм руугаа явах болчихжээ гэж би харна. За тэгээд үйлдвэрийнх нь чиг хандлагууд яасан гэхээр дандаа өндөр технологи дээр сурж байна. Оюуны чадамж, мэдлэг дээр сурж байна. Нөгөө дид бүтцээ ашиглаад 6 тэрбум хүмүүс ядаж 100 тэрбум хангуулсан контент хийж болчиход байна. Тэгээ өнөөдөр бид нар бол яг дотоодын эдийн засаг дээр өсөлтөд байх биш. Ядаж энэ хятадын эдийн засаг өнөөдөр тийм контентууд гаргаад тэргээрээ хөгжүүлсэн ч боломж харагдав. За тэгээд яг нь ингээд үйлдвэрлэл нь бол нөгөө нэг бүтээгдэхүүн баг төрний хэлдгээр 180 дахин өсөж байгаа шиг тийм бүтээгдэхүүн үйлдвэрлэл хийж бид нэр эдийн засгийн хөгжил маань хөгжих тийм боломж харагдав. Тэр чинь юугаар харагдахгүй юун дээр хийгдээд юм бэ? Ерөөсөө л энэ технологи төсөөлөл энэ дээр гарч ирээд байна. За парк байгуулах өндөр технологийн паркийг Монголд байгуулах гэдэг бид нар одоо газраа авчихсан. Энэ Төв аймгийн хөшгийн хөндөд газраа авсан байна. 10 гаруй газартай байна. Тэгээ тэн дээр зураг төслөө боловсруулж байна. Тез үгийг бас хийж байна. Ер нь энэ паркийн эрхийг нөгөө засгийн газраас авдаг юм билээ. Тэгэхээр бид нар энэ 4 сард багтад засгийн газрын хурал руу оруулаад эрхийг авчих санаа байна. Тэгэхээр энэ дээр
та нар энд байгаа бүх хүмүүс ч юм уу энэ монголчууд бүгдээрээ нийлээд бид нар ийм парк байгуулж энэ холбооны энэ паркийг дэмжиж байна гэж та нар манайд холбоонд ороод гишүүн болоод бид нар гишүүнчлэгээ мөнгө авахгүй. Ингээ өөрийнхөө зүрх сэтгэлээрээ яваад ингээд манай энэ парктай хамтарч ажиллаж чи гэж үгүйсэн. За тэгээд паркийн гол шалтгаан бол түрүүний ярьсан нэг эдийн засгийн өсөлттэй тийм өсөлтийн хойноос явах биш яг эдийн засгийн хөгжлийн хойноос мөр явцгаая. Тэгээд нэг ядаж нэг тэр нэг ганц брэнд үүсгээд тэргүүрээ бүгдээ мөнгө олдог тэр систем рүү орохгүй. Одоо жишээ нь юм байгаа байхгүй юу? Одоо ингээ та нар бүгдээрээ гар утастай 3G ороод явж байгаа. Гэхдээ очиж интернет компьютерд ороод. Тэгээд тэндээс одоо та нар Facebook руу ч юм уу Google руу ороод ингээд бүх контентуудыг ашиглаад байгаа төлбөрт жишээ нь хүн бий бол зүгээр ингэж боддог. Нэг хүн унтчаа зүгээр нэг сая төгрөгийн цалинтай хүн нэг 50,000 төгрөг тэр контент төлдөг байх. Тэгэхээр Монголд нэг сая гаруй хүн сард нэг сая орчим хүн ч юм уу тэгээд 50,000 төгрөг төлж байгаа. А тэр 50,000 төгрөгнөөс нөгөө Mobicom ч юм уу нөгөө өөрөөр холбоо чи өөрийнхөө мөнгийг авах нэг тал нь цаашаа гаргаж авчих нөгөө евроор гаргаж авчих. Тэгэхээр бид нар жилд нэг 20 орчим тэрбумд сард 20 орчим тэрбум сүлжээр энэ нөгөө захин төлбөрт өгöd байгаа. Тэгэхээр бид нар эргээд тэр ядаж тэр 20 тэрбум төгрөгөө олцдог байна. Тэгээд тийм зөвшөөс энэ тэгээд олоод ингээ явъя гэхээр жишээ та нар ч юм уу би ч юм уу ганцаараа ч юм уу одоо манай компани жишээ бид нар нэг юм хийя би ийм санаа гой санаа байна гэж би өөрөө лидер очил намайг хийж тоо. Тэдний нөгөө ажлын арга барил нь юу гэхээр ерөөсөө тэр Монголд одоо бид нар адилхан силикон валли байгуулсан байна. Тэр цахиурын үнийн байгуулчихсан. Тэгээ тэндээс бид нар хийж байгаа юм аа нөгөө цахиурын үндүүдээр очиж. За бид нар нэг ийм хийж шүү. Одоо нэг ийм санаа нэг явагддаг юм байлээ. Тэгжээж нөгөө тэр холбоо үүсдэг. Тэгэхээр бид нар парк байгуулахыг би бол яг үндсэн шалтгаан нь тэр гэж хараад байна. Бид нар дэлхийдээ мөр зэрэгцээд ингээд бүтээгдэхүүн экспортлол гэж байгаа юм парк зайлшгүй байгуулах явах хэрэгтэй. За тэгээд бид нарт бол парк байгуулах боломжгүй байгаа. Бид нар оюуны потенциал бидэрт бий. Ганцхан ашиглахгүй байна. Тэгээд Монголд бид нар одоо жишээний бүтээгдэхүүнүүд хийж байна. Цаашаа нөгөө машин механизмгээд хий гэсэн хүмүүс өндөр харагдсан юм. Тэгээд одоо бүгдээрээ нэгдэж байгаа энэ тэр олон боломжууд тэр олон юм нэгдэхэд нэг бүтээгдэхүүн хийгээд энэ дэлхийн зах зээл рүү гарч амьдрья гэж санагдав. Бид нар дотооддоо бол нэг 3 сая хүн дотор хичнээн гоё юм хийгээд бид нар тийм одоо нэг компани жишээ нь мөнгө олоод байж ч үгүй. Манай зах зээл ч өөр жоох юм чи. Нэгэн готлыг л хаач. Тэгэхээр тэр гадны зах зээл нөгөө гадаад тэр нэгэн тал ингээд 6 сэрдэг хүн чинь нэг сүлжээнд байгаа юм чи тэр зах зээл рүү орё л гэсэн. За манай эрх зүйн бодлогын хувьд бол харин бас паркын хууль гэж бид юм лээ. Тэр хуулиар парк байгуулчихвал татварын орчин интересчлэн гэсэн эрх зүйн хувьд бол хангагдсан байна. За тэгээд парк дээр бол би миний зөвөр бодож байгаа бол хоёр зүйлийг л хийж боддог. Бид нар нэгэн тал нөгөө уулуурхаас суурилсан эдийн засгтай юм чинь өдөө аж ахуйн суурилсан түүхийдтэй тэрэн дээрээ хөгжиж. Нөгөө зэсээ ингээд нөгөө эрдэмийн компаниас ч юм уу ачиг тэтгэгээд тэр компаниуд одоо цэвэр 4-9 зэс гаргаад байгаа. Тэр зэсээр нь бид нар энэ зэс хуулах хий. Энэ зэс хуулах нөгөө электрон PC одоо манай үйлдвэрлэх гэдэг PC board-ны үндсэн түүхүүд нь л дээ. Тэгээд тэр зэсээрээ бид нар PC board-аа хийгээд гаргая. Ингээд дээр нь нарийн үйлдвэр панелийн үйлдвэр бол Монголд авч боломжтой. Монгол бас нэг
Нарны панел юу захиурын тийм ордтой хүн байлээ. Тэдний захиур гэсэн чинь 4-9 маш цэвэрхэн тийм захиурын нөөц нь аюул сайн нөөцтэй. 2 сайн нөөцтэй. Гэхдээ лабораториор бол 4-9-тэй гарч ирсэн. Ихэвчлэн бид нар яг энэ дээр одоо нэг бүтээгдэхүүн дээрээс хөрсөн электроник үйлдвэрлэлийг хөгжүүлж байна. Одоо холболтын кабель гэхээр нөгөө нэг компьютерийн доторх кабель чинь алт зис мөнгө холдож нэг юм уян болдог. Тэгээ бид нар тэр түүхийдэд бүгдээ байж байгаа. Ихэвчлэн яг ийм түүхийдэд суурилсан электроникийн үндсэн түүхийдийг үйлдвэрүүдийг байгуулж байна. Тэрнээс бид нар одоо гарч ухсраад ч юм уу одоо компьютер ухсраад тэр зах зээл рүү явах гэж хэрэггүй. Хоёрдугаарт нь инновацид суурилсан тийм эдийн засгийн бүтээгч манай тэр парк. Тэр нөгөө миний саний яриад байгаа ерөөсөө оюунаар мөнгө өсгөх. Тэрийг бүтээл болгоод бүтээлээ хөрөнгө оруулалт юм байна. Энэ инновацийн төвлөр бид нар юу хийж бодож байгаа вэ? Эдгээр шинжилгээ судалгаа бүх юмыг нэг төвлөрүүлж. Тэгээд дээрэс нь хөрөнгө оруулалт, банк, санхүүгийн бүгдийг бас байлгаж. Тэгээ ийм хоёр үндсэн зорилготой паркийг байгуулж байгаа. Одоо ийм хоёр хэсгээс за бид нар төлөлтөө бол нэг иймэрхүү байдлаар гаргасан. Зүгээр энэ манай паркийн байршил нь болохоор энэ Сэргэлэн сумын нутагт шинээс хонгосны буудлаас 15 км зайтай. Сэргэлэн сум тал руугаа одоо баруун 100 хүрэх гэх юм онгоцны буудлаас. Тэгээд нэг 10 га газар дээр одоо бид нар энийг газараа баталгааж явж чинь. Тэгээд энэгээр нэг төмөр зам явах юм билээ. Шин төмөр зам богдуулын өдөр. За мөн хордны зам бас явах юм билээ. Тэгэхээр манайх энэ хордны зам Сконкс энд яг энэ коридорт байх тийм парк байна. Тэгээ энэ парк яагаад энэ нисэг онгоцны буудалтай юм ойрхон байх ёстой юм бэ гэхээр бид нар энэ PC board-ыг үйлдвэрлэхээр энэ жижиг юмнууд чинь нэг ор бах хэмжээтэй учраас онгоцоор төвлөрч боломжтой. Энэ нисэг онгоцтой нэгдүгээр ойрхон. Хоёрдугаар тэгвэл бид нар нөгөө инновацийн төв нээхээр бид нар чинь нөгөө бүтээгдэхүүнээ одоо инновацийн бүтээлүүд гаргаад ирэхээр бид нар энд нөгөө гадны хөрөнгө оруулагчдыг мэдээж өрнө шүү дээ. Тэгээ тэдний ирээд шууд онгоцоор буугаад манай энэ паркер манай бүтээгдэхүүнтэй энэтэй танилцаа явуулдаг ч юм уу тийм. Ер нь дэлхийн паркуудыг харахад тийм нисэг онгоцны хавталт их ойрхон байдаг. Тэр утгаар нь бид нар ингэ сонгож байна. За төлөвлөлтийн нь бол яг ингээд нэг юм хориг байдлаар ингээ хийгээд хотын төв рүү амархаа орчдөг. Тийм байдлаар хийчихийг ингээ төлөвлөж явж байгаа. Мэдээж хэрэг энэ нөгөө парк байгуулаад бид нар үйлдвэрээ байгуулад ирэхээр эний чинь дагаад нөгөө үйлчлэгээний газрууд ингээд бүх зочдод юу гэдэг бүгд хөгжөөд ирж шүү дээ манайхаас. Бараг бид нараар хийлгэхгүй ингээ ажиг юмсаа. Тэгээ тэр утгаар нь бид нар тэднийг ч гэсэн юм цаашдаа ингээ төлөвлөж байгаа юм. Эцнийг хотоо жижигхээр тийм юу болох зорилготой. Тэгээ паркийн ерөнхий төлөвлөлт нь энэ дээр би яг өнгөөр тэмдэглэсэн сайн харагдахгүй. Үйлдвэрийн бүс, судалгааны бүс, бизнес хөгжлийн бүс гэдэг. За гадны үйлдвэрийн бүс гэдэг бид нар энэ парк дээр нэрээ бид нар юмхээр ингээд парк байгуулад нөгөө татваргүй орчин үүсгэчихээ. Ялангуяа манай японочдод хэлж байгаа. Бид нар салбараа байгуулж болох юм биш. Тэнд очиод хэмд ажиллах хүч юугаар юм хийж чинь. Тэгээ буцаага авахаар ямар татвар төлөхгүй. Тэгээ бид нар тийм боломж байгаа учраас тиймэрхүү юмыг төлөвлөлтөндөөс бас тусгаарай гэжсэн. Тэгээ бол энэ тэгтлээ нэг тусгацсан байна. За тэгээд тэн дээр нь ногоон байгууламж үйлчлэгээний бүсгүй нөгөө ажилчдын амьдрах оросоос байр гэл бүх юм ингээд төлөвлөсөн. Оруулна гэдэг төлөвлөсөн байна. За үйлдвэрлэл дээр нь 2 газар төлөвлөсөн. Одоо нэг миний харуул copper foil, FR4, PCB,
нарны зай гэх мэт нэг 4-5 үйлдвэрлэл байгуулна гэж тооцож байгаа. Тэрэнд бол нэг 2 гаргаж тусалж байгаа. Судалгаа инноваци хөгжлийн хэсэг энэ дээр 2.5 гаруй. Энэ бас нөгөө том нөгөө лаборатори байна. Судалгааны офисын хэсэг гэдэг янз өрөнгө оруулагчдын баяр тэгээ үзэсгэлэнгийн танхим гэх мэт айгүй олон юмнууд байдаг юм байна. Тэгээд бизнес хөгжлийн бүс гэж бас энэ дээр нэг гаргаж тавьсан. Гадны өдөр өмсдөр нь зөв 2 гаргаж бас тавьсан. Бас нэг 4-5 өдөр авах байх гэж бодод. Тэгээ ногоон байгууламж нь бол ногоон байгууламж бол бүгдээр нөгөө байшаа орондоо ингээд бичнэ. Энэ нөгөө сэтгэл зүйн дээр гарчихна. Төлөвлөгөө талбай гэдээ бас нэг жоохон гарч үлдээсэн байгаа. Цаашаа юу ч хийж магадгүй. За ингээд бүтээн байгуулалтын хувьд бол яг 16 энэ жил бид нар бол PC board-ны үйлдвэрийг бол энэ дээр ашиглалтанд оруулах. Юу ашиглалтанд оруулах яг энэ чи нөгөө бид нар байгуулсан дараа нь тест хийгээд нэг 3-4 болно. Тэгэхээр энэ жилдээ бол дандаа тест үйлдвэрлэх юм гэсэн зорилготой. Дараа жилээс үнцэн үйлдвэрлэл авна. За инновац судалгааны төвийг бол одоо бид нар байгуулаа явж байгаа. За 2008 оноос нөгөө зэссийн үйлдвэр уулганы үйлдвэрийг оруулъя. За 19 онд материалын үйлдвэрийг нь оруулъя гэдэг ингээд ерөнхий төлөвлөгөө бол гарцсан. Тэгээ 19 он за 2020 он гэхэд 5 жилийн дараа энэ бүтэн парк гэдэг хэлбэрээр нөгөө ажилчдын оролцоо бүх юм бэлэн болж байна. За гарцсан үед гэхээр яг PC board-ны үйлдвэр 48,000 метр квадрат үйлдвэрлээд 1.4 сая долларын орлого болоод за тэгээ ингээд цаашаага Японы энэ бол Японы PSG гэдэг компани нийлүүлэгс гэрээгээ хийсэн явж байгаа. Тэгээ цаашаа одоо жишээ нь ингээд өөр тэр компани чинь манайх Монголоос ийм төхөөрөмж авч байгаа та ингээд танаар авахгүй юм ингээд бид нарыг сурчлаа гэж байгаа. Тэгээ нөгөө нэг юу чинь Японууд чинь ингээд сонирхоо за бид нар энэ Монголоос хямдхан. Гэхдээ манай одоо бид нар танаг төхөөрөмж нийлүүлж байгаа тэр Fornes гэдэг компани байна. Тэд нар болохоор тэр дэлхийн PC board хийдэг танаг төхөөрөмжийн үйлдвэрлэлээр ихэд тэрүүлдэг. Одоо жишээ энэ төлөв одоо процесс цэпүү өмнөд шүү дээ. Цэпүүний PC board-ыг заавал тэр компани танаг төхөөрөмжийг ашигласан бол ашиглахгүй бол авахгүй гэдэг шаардлагатай. Тэгэхээр Apple-ш тэрж байна. Apple-ийн PC board-ыг энэ Японы Ibeden гэдэг компани. Тэгээ Ibeden-ий бид нар надаа манай энэ нөгөө худалдаа авахчдын чагсаалт гэдэг өгөхөд тэр Ibeden гэдэг компани энэ танаг төхөөрөмжийн компаниас маш их уул оошгүй их танаг төхөөрөмж авсан байна. Тэгээ энэ танаг ягаад энийг би ярьж байгаа вэ? Ер нь үйлдвэр байгуулахын тулд эхлээд заавал технологи, танаг төхөөрөмжөө судлаад яг алийг авах уу гэдгийг шийдэхгүй нөгөө худалдаа авах тал чинь бид нар хэдэн нэг танаг төхөөрөмжийг тавьчаад суувал авахгүй байхгүй. Тийм учраас тэрийгээ заавал эхлээд шийдэх хэрэгтэй байна. Тэгээ бид нар бол Японы тэр маш дэлхийд алдагтай тэр компани сонгосон. Тэд нар бид нартай гэрээ хэцлээ хийцэн байна. За энэ бол цагаа цаашаага нөгөө Японд ингээд Японы олон компани болоод ирвэл бид нар мэдээж дахиад PC board-ын энэ талбай дээр өөрөөр байгуулах гэж юм ингээд явна гэж тооцож байгаа. За зис суулганы үйлдвэр энэ бол яг Японд бэлэн байгаа үйлдвэр. 2 жил ажиллаагүй юм байлээ. Тэгээ энэ үйлдвэрийг бид нар яг тэгэхээр энэ PC board-ны үйлдвэрийг олж чад тэрийг оруулж ирэх гэсэн саналаа тавиад бас ярилцаад тохиролцоо явж байгаа. Энэ болохоор жил 6,000 тонн зэсээр тийм хуулах хүчин чадалтай үйлдвэр юм билээ. Тэгээ бодохоор жилдээ 60 сая доллар орлоготой ажиллагаа. Энэ бол нэлээд том хангалттай. Нөгөө FR4 материалын үйлдвэр нь бид нар энийг бол яг судалж байгаа зүйл юм. Фонд бол тэр болгоныг яг хятадаас бараг авсан дээр болчих гэдэг. Энийг бол бид нар судалж байгаа зүйл юм бол байвал. Парк байгуулснаар бид нар нөгөө дэлхийн
олон Silicon Valley паркуудтай хамтран ажиллах боломж үлдэж байгаа. За гадны компаниуд манай парктай ирээд технологи ноу-хау бүх юм нутагшуулах боломж үлдэж байгаа. Гэх мэтээр энд бол аюул олон давуу талууд үүссэн. Тэр миний ганц эндээс хүсэж байгаа юм ерөөсөө нөгөө дэлхийн зах зээл дээрээс Монголд мөнгө олъё. За холбоо бол MPCA гэдэг бид нар Монголд энэ гадаад товчсон юм. Одоо англиар товчсон. Тэгээд энэ холбоо бол ерөөсө дэлхийн одоо энэ нөгөө дрон хөгжсөн бүх орнд ингээ байж байгаа юм. Би энэ парк дээр мөнгө өсгөхөд яагаад амархан гэдэг вэ гэхээр би энэ холбоонуудаар дамжуулаад мөнгө өсгөх боломжтой. Заавал одоо ингээл бид нар ийм парк байгуулах гэсэн та нарын гүйцэтгэлийн зах зээл засгийг өөрөөр дах юмсан. Тэгээ энэ гадны энэ түншээрээ дамжуулаад парк өсгөх чинь гэдэг тийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За тэгээд энэ парк дээр одоо бид нар бол ингээд хавраас ажиллаа гэхлээр нөгөө PC board-ийн үйлдвэрийг бол байгуулж явна. Тэгээд та нар тэрний хажуугаар бид нар нөгөө нэг инноваци төв гэдэг юм хамт явна. Тэрийг бол яг энэ Улаанбаатар гэхдээ ингээд бидний IT парктай яриад байна. Хагас өдөр болгон тэнд нэг цугладаг тим юм хийя. Тэгээд хэрвээ тэр бүтчихвэл бид нар хагас өдөр болгон одоо манай нөгөө инновацийн төвд орсон залуучуудыг бүгдийг ингээд нөгөө системчилж байгаа. Тэгээ нөгөө жишээ нь ямар одоо нэг утааны эсрэгч гэдэг юм нэг тийм инновац юм тийм ингээд системчлээд баг болоод тэгээ тэн дээрээ нөгөө бүх санаагаа одоо зөвхөн тэр утааны одоо юу хийх гэдэг баг бол зөвхөн тэрийг ингээд ямар санаа гарч бүх санаа тэрийг за тэндээсээ хамгийн сайн төсөл шилруудаа өнгө оруулж авдаг ийм систем рүү явахгүй. Тэгээ энийг бол би бас энэ давхар эхлэнэ. Ерөнхийдөө 4 сараас эхэлчих гэсэн тооцоотой байна. Тэгээ энэ та нарын оролцоо юу гэхээр та нар одоо өөрсдөө идэвхтэй санаачлагтай гэвэл би энийг ийм хийх гэсэн юм аа. Миний энэ төсөл ийм би төсөл байна. Төслөө бариад манайх энэ парк би энэ парк дээр чинь нэг ийм жижигхэн үйлдвэр хийчих. Бүх төслөө бариад ирж болно. Бид нар тэр үнэхээр сайн төслөөр цаашаа ингээ холбооны тэр гадны төвшүүдтэйгээ яриад тэнд хийдэг компаниуд байвал тэднэртэй нь холбож яриад ингээ хөрөнгө оруулалтын шийдээ гэж боддог. Тэгэхээр та нар өөрсдөө ингээ сэтгэл санаачлагтай манай холбоотой хамтраад ажиллаж гэдэг л тийм тэр бол таны оролцоо. Одоо энэ ардчлалын ордон гэдэг энэ байгаа энэ ордон болохоор одоо тэгж яг заагдаад тэгсэн юм байна. Тэрний дараа болохоор энэ ч бол бас нэг арай 500 машин дээр бол бас их хөрөнгөтэй програм төрөж бол тийм байсан да. Тэр карт дээр одоо хадгалт дээр одоо тэр нэг мэдээлэл систем бас яхан асуулттай. Тэгэхээр дараа нь электрон одоо тэр нэг хэрэгсэлээр хадгалдаг тэгээд өндөр хүчин чадлын одоо тэр нэг компьютерээр боловсруулдаг тийм мэдээллийн технологи паркийг байгуулна гэдгээр бол 71 онд одоо тэр нэг үеийн намынхан одоо тэр нэг хурлаар шийдвэр гарсан байх юм байна. Тэр одоо яг энэ материалуудыг байж байгаа. Тэрийг гэхдээ нэгсэн тооцоолон бод төв гэж одоо нэрлээ. Тэрийг бол тэр маань одоо яг парк болж байгаа. Тэгээд тэндээ Монгол улсын тэр нэг их сургуулийг одоо яг энэ сургуулийг төгсөжсэн тэр математикийн ангийнхны одоо программист болоод физикийн ангийнхны нөгөө тэр хардвер инженер болоод тэгээд физик гэдэг одоо mainframe тавиад тэгээд энэ гадаадд бэлтгээд тэгээд яг шилээд тэр яг жинхэнэ одоо мэдээллийн сан байгуулаад тэгээд нэг бас нэг оптимизацийн бодлого төлөвлөлт өгдөг юм удаа тэгээд хийгээд явсан. За би тэрний бүтээгдэхүүн одоо тэр тийм одоо дээр үеийн хүн одоо энд сууж байгаа нь бол одоо манай Монгол улсын одоо тэр нэг
худалд байдаг асуудал байх та харамсалтай байна тийм. За ингээд тэнцвэртэй ингээд бол тэнхийн одоо яг хүн гэрдээд ингээд яваад бас хэрэндээ болохоор нэг Монгол улсад нэг мейнфреймийг одоо нэвтрүүлэх одоо тэрийг яг нэг 24 цагаар одоо ерөөсөө 3 ээлжээр ингээд 365 хоног ажиллуулах тэгээд талны илүү хугацаанд нэртэй энэ байх энэ юмыг болгочихгүй тулд тэгээд 96% одоо нэг ажилт бэлэн байх одоо проценттойгоор бол юу ч гэсэн 91 он хүртэл ажиллуулахад бол хэрэг одоо тэр нэг өөрийгөө дайчилж ингээд ажиллуулсан хүн байгаа юм те. Тэгээд энэ хоорондоо болохоор бас яг тэр нэг тэрийг болохоор англиар бол National Computer Center гэдэг нэртэй юм байлаа. Тэгээд яг нөгөө Америкийн Silicon Valley интернет чинь бол бас хайцсан Оросын тэр нэг Новосибирскийн тэр актив городоо тэгээд Германы Штутгарт одоо хавийн тэр нэг технологийн одоо парк. За тэгээд энэ энтэгтэй бол одоо юу ч гэсэн одоо хайцсан Японы Цукуба энтэгтэй бол хайцсан. За энэ төвшний юм шүү тэргээ заримдаа хүн ингээд хулзуулдаг. Одоо энэ одоо тэр мэрэгчлүүд нь тэгээд манай Монголд бол яг тийм гэж одоо энд яг мэддэггүй. Гэхдээ яг за тэдний л одоо хайцааны улсууд шүү гэж одоо хэлээд байдаг байсан юм байна. За тэр байтугай Оросын технологи Зеленоград хавьяач тааш бол төстэй шүү. Та электронник та нар юу хийж яаг ингээд нэг машин хараа сууж яаг нүг. Тэгэхээр нь бол компьютер энэ бол хийж хэлв. Одоо анхны тэр микрокомпьютер дээр авч тэр пионерын төрүүд болохоор тэр 83 86 онд гээд одоо хийж одоо гаргасан шүү дээ. Гэхдээ харамсалтай нь одоо юу болчлоо одоо ингээд яригдчихтэй зэрэг дандаа тэр нь ганц ширхэх. Тэгээд хийлээ. Тэгээд одоо дараачих нь одоо тэр нэг чип ерөөсөө яаж тэрийг хийх гэж юу 3-4 жил одоо тэр нэг чипийн цуглуулдаг. Тэгжээш нэг юм одоо хийдэг. Тэгээд дараа нь бол хийчихтэй зэрэг энэ та нар бол тийм юм хийх ёсгүй байсан ус тэр нь сэлбэгтэй байж ёстой байсан ингээд арга хэмжээ авагдаад бид нар шил бол бас ингээд болох байж ирсэн тийм улс байна. За ингээд тэрний дараа болохгүй зэрэг ер нь бол тэр өөртөө бол электроникийн үйлдвэрлэл ер нь явуулах хэрэгтэй байна. Софтвер өөрөө үйлдвэрлэх. Тэр ч одоо нэг 4000 орчим софтвер бий болсон шүү. Тэр нэг да National Computer Center тэр нэг 40 хэдэн одоо софтвер девелопер ажилладаг байсан. Тэгээд эднээс нэг 4000 орчим софтвер одоо Монголд хийж одоо тэр дент дээр ингээд үлдээж ирсэн юм байна. За тэр нь одоо бий. Тэгээд дата тэр нэг хүн амын тооллын одоо хэдэн удаагийн малын тооллын тэгээд ерөөсөө тэр санхүү одоо тэр банк юу вэ нөтер үдээч хүн одоо тэр датануудыг дандаа ингээд бас хатуулаад лент дээр бол ингээд хийсэн юм аа. За тэгээд ер нь бол өөрийн одоо тэр нэг үйлдвэрлэлийг одоо хөгжүүлэх хэрэгтэй юм байна тэр 80-аад онд нэг юм гараад манай л одоо байгууллагад дараа нэг өдөрч 91 онд явнаад тэгэхээр дахиж одоо энийг үүсгэх бидгээр явсан чинь юун цаадаа ийм юм одоо байхгүй одоо чинь бол сахилгаан станц зогсох гэж хүн одоо талахгүй болчиход байна гэдгээр бол 90-аад оны ихэнд юм болж исэн. Тэгэхээр өөрсдөө нэг холбоо байгуулсан. Эхлээд бол Монета гэж одоо тэр мэдээллийн технологийн одоо хүмүүсийн холбоо байгуулаад нөгөөх нь бас нэг ажил нь бол урагшаа явахаа байхаар Медас гэж одоо 99 онд байгуулад Монголынхаа анхны өнөөний мэдээллийн технологийн одоо тэр чуулган гэдэг юмыг зохион байгуулад тэгээд тэрэн дотроос тэр мэдээллийн технологи агентлаг одоо яам байгуулах одоо зорилго тавиад үйлдвэрлэлүүдийг байгуулах зорилго тавиад ингээд яваад тэгээд тэрний нэг нь бол энэ одоогийн энэ парк юм байна. Гэхдээ энэ сүүл байгуулагдсан зэрэг нь бол нөгөө тгийгөө ингээд харсан чинь нөгөө бидний нэг санал болгож байсан нь бол өчүүхэн жаахан хэсэг байсан. Гэхдээ яг тэргийн нэг эдийн засгийн маань одоо чадах одоо тийм байсан байх нь. Гэхдээ бас нэг улс төрчид бол бас жаахан нэмэр болсон юм. 2009 онд гэхэд одоо нэг Монголд тэр нэг Silicon Valley байгуулах одоо нэг санал боловсруулаад ингээд одоо дэвшүүлээд 9 онд байна 10 оны ихэнд засгийн газрын шийдвэр гаргуулсан юм байна. Тэгээд тэрэн дээр багнуурт гэж одоо тэгээд нэрийг нь болохоор тулг гэдэг нэртэй. Одоо энэ Монголын одоо тэр энэ оюуны одоо бас оюуны өмч сайт толгой сайт тэгээд энэ дээр нь тэр нэг дээр нь одоо тэр тоног төхөөрөмж тэгээд тэр нэг хангалттай хэмжээний тэр нэг юу ном материал тэгээд дээр нь тэр нэг чип мэт одоо тэр нэг чипик материалын бол ингээд тэнд бий болгоод тэгээд эцсийн хэрэглэгчтэй холбож өгнө гэдгээр бол нэг 8 хуудас материал боловсруулаад засгийн газарт өргөн бариад тэгээд засгийн газрын одоо тэр хурд хилцүүлээд нөгөө тийхээ шийдвэр гаргуулчаад
ингээ харж итлээ. Надад болцсон байж исэн. Дараа нь эргээд одоо Вагнууртаа болно лээ. Тэгээ Вагнуурт болохдоо нөгөө сургууль тэр юм уу да нэг тийм их юм аа. Тэгээд бас нэг тэр одоо анхны зорилгоор бас одоо би өөрөө ерөөсөө танихааргүй тийм болсон. За ингээд тэрний дээр бол ямар юм болж байгаа гэвэл одоо намайг бас ингэ шүүмжилсэн. Чи тэр энэ Вагнуурт одоо байгуулах одоо юмыг л одоо анхудаа санаачилсан. Тэр чинь бол ер нь буруу. Яг хаана одоо тэр нэг хүмүүс нь яг байж тэр хавьтанд одоо байгуулах хэрэгтэй байна. Жишээлбэл Жунгалсан яг тийм байгаа шүү. Гэт ингээд бас намайг зэмлсэн явж би одоо тэрнтэйг ерөөсөн холбоо байхгүй. Яг гэвэл нөгөө засгийн газрын гишүүд чинь бол би одоо тэрийг байгуулсан гэдэг одоо хамаагүй ондоо хүмүүс автор нь болчихсон цогж яваа да. За тэгтээ бол бас хамгийн ихэж одоо тэр нэг овоо босгосон гэдгээрээ бол би бас буруутай. Тэгээд би энэ Улаанбаяр одоо захирлаас бол энэ минийхээ Баамтны форумын энэ юмыг бол бас ингээд сонсоод байж байгаа. Тэнд тэгээд бас нэгэн хоол одоо тэр байр савьж одоо хүмүүсийн одоо байгуулах нэтэ за нэг талаар бол бас сайн тэндээс хол явуулгүй байж байгаа. Ерөөсөө 24 цаг ажил дээр байх нэ. Жишээлбэл бид нар тэр нэг том мейнфреймүүдийн ажиллуулахад бол дэмжүүл нь ерөөсөө харьдаггүй. Жишээлбэл 20 хоног одоо тэр яг ажил дээр ингээд хоноод тэр одоо мейнфреймийнхээ заалан дотор ингээд хонж исэн хүн байна. Тэр нь юу болохтэй зэрэг оч гэдэг компьютерийг тэр 84 онд хийхдээ 2 сар бид нар хараагүй. Яг л тэр нэг тэндээс хоноод нэг жаахан босоод ингээд одоо гагнадаг одоо нэг юм одоо тооцоо хийдэг. Тийм маягтай байхад бол тэр сайн. Одоо паркд бол ерөөсөө тэгжил ажил бол нэг юм амжилтанд хүрнэ. Тэр нөгөө юм өнөдд ч одоо тийм л байд юм байна. Тэр Америкийн ч тийм л байсан юм байна. Тэр Оросуудын ч одоо тийм л байсан юм байна. За ингээд тэгтээ яг бас чиж одоо ингээд газар наваад ингээд явцсан чинь хамаагүй илүү. Чи нөгөө засгийн газар л одоо хийх нь гэсэн чинь одоо хуваараа тийм юм одоо санаачлаа тэгээ бас нэгэн одоо явцсан байна. Бүр ёстой хачин гайхалтай. Би болохоор ерөө итгэхгүй энэ төр байгаад байсан шүү. Одоо энэ би бас нэг хаяа нэг нүүр нь харагддаг байсан хөвгөн байна. Гэхдээ бүр ер нь одоо миний одоо ерөөсөө ягаад ч одоо бүр зорилгыг байтгаа юу хийхийг байтгаа зорилсныг бол ерөөсөө хүн ингээд чадчих юм гэж бодоогүй юм бол чадсан байна. Энэ бол их том дэвшил. Энэ болохоор 14 оны 12 сарын 16-нд энэ мэдээллийн технологийн одоо газартаа бол одоо санал дэвшүүлсэн байна. Энэ нөгөө тэр паркын чи яг тэнд нэгээд яригдаад тэгтэл наан нь бол одоо энэ яг ингээд энэ хүүхдүүд сайхан ингээд төгсөөл одоо тэр тэдэнд бол чип байхгүй. Одоо тэр нэг юм хүм одоо хийх гэхэд бол одоо ингээд улан чип авчирдаг одоо хүмүүс бас байгаа юм. Гэхдээ энэ ч бол бас хамттай хэмжээгээр бол авчихгүй юм л. За тэгэхээр нь бол ийм одоо бичиг одоо хийсэн юм а би болохоор ингээд юу ч гэсэн одоо энэ ган одоо дараатай ингээд өгчий тэгэхээр та энэ болохоор тус компани хэрэглэгчдийн өмнө зөөнгүй хөвшил үүсч байна. За ингээд нэг манай зах зээл дээр мэдээллийн технологи, техник, электроникийн инженер үйлдэл, сэлбэг материал, деталийн нэгтгэл олон биш. Энэ төрлийн нийлүүлэгчид маш цөөн. Тэдэнд байгаа сэлбэг чипийн тоо ширхэг хангалтгүй. За электроникийн төрөлжсөн лангуу нийслэл хотод хэдхэн орон нутагт тухайлбал хотын шид чанартай эрдэнэ дархан зэрэгт бол огт байдаг. За ингээд бол энэ юу болов? За энэ манай ингээд цаашаа явж ирлээ. Манай сүлжээг ашиглан барилга сууц объектыг алсаас удирдах төхөөрөмж бүтээхийг эрмэлзэж буй оюутан залуу улсад шаардлагатай деталь нь манай зах зээлд байдаггүй. МТ мэдээллийн технологи, электроникийн сэлбэг материалын худалдааны байгууллагууд мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газарт харьяалагддаг нэг тутагд. Яг хэнд харьяалагддаг нь одоо бол тодорхойгүй байна. Одоо энэ электроник. Би жишээлбэл холбооны юмд салбарт ажиллаад дээр нэг даргатай. Би электроник хүн. Бас ингээд янз бүрийн юм хийгээд идэх хүн. Тэр хийсэн юм гэвэл тэр 84 онд одоо тэр 80 хэдэн онд одоо бас би шинэ нэг хэдэн одоо тэр нэг сөрөг хийсэн. Сүүлд одоо юу хийсэн? Одоо тэр супер компьютерийн тэр нэг кластерууд бол хийж байсан. Тэр иш бол би нэг 3 4 одоо тэр типийг бол хийсэн. Тэр 6 он 7 8 онуудад. Манай зах зээл жишээ нь камер гэхэд хяналтын камераар ингээд улс бол маш их тендер зарлалтай. Одоо жилд бол баг 4-5 тэрбум тендер зарлалтай. Би уг нь тэрэнд нь нөгөө монголчууд өөрсдөө юм хийгээд оруулах дээр юм болов гэж бодоод энийг анхаас тэгж зохион байгуулалт хийсэн. Тэгсэн чинь тэр чинь нөгөө 20-30 компани өөрсдөө бүгдээрээ гадны одоо брэнд одоо Samsung ч гэдэг юм ингээд баахан брэнд нэг юм ингээд
Тэгээд баахан ярилцаад нөгөө хэн сайн хэн муу гэх Монголынхаа бол хамгийн муу ажилладаг. Тэгээд юу тийм юмд орчихгээд заа зүгээр харин хувийн компаниуд дээр борлуулж. Хувийн компани борлуулалт нь сайн. Тэгээд бид нар гоё үзэлтийг сайн үзэлтийг камераар харъя гэж аахгүй шүү дээ. Талаараа тэгээд тэмдэгчний тийм юм байх юм байна. Би бол яг үндэ явах нөгөө ингэж энэ яг энийг ингээ борлуулах гэж явж байгаа. Тэр үед нь юу гэж бодсон бэ? За ер нь бол би Монгол юм хийгээд гадагшаа гаргасан л надад дээр юм. Тэрнээс би Монголд одоо гадны тэр олон дистрибьюторуудтай ингээд өрсөлдөөл ингээд их зоосонтой юм байх гэж байна. Ерөнхийдөө одоо бид нар байгалийн орчны үнэлгээ нь тэг зүг орчинд хийх хэрэгтэй. Технологийн үнэлгээ хийх хэрэгтэй. Бусд нь ерөнхийдөө